Сайн байцгаана үзэгчтэй. Mongolian Economy сэтгүүлийн дэргэдэх Economy TV студио уран бүтээлчдийн хүргэдэг тэл сэтгүүл эхлэж байна. Бид энэ удаагийнхаа дугаараар үзэгч та бүхний хүндтэй 3 эрхэмтэй уулзуулахаар студидтэй урьсан байгаамаа. Бид улс орны хөгжил болоод Монгол Улсын эдийн засгийн талаар нээлттэй ярилцсан. Дашин Бямсрын Шарвын гунгаад орж Думагийн Содном гэсэн Монгол Улсын ерөнхий сайд асан байсан энэ 3 хүнийг үзэгч та бүхэнтэй бид уулзуулж ярилцах юм аа. Манай студид зочноор хүрэлцэн ирсэн та гуравтаа баярлалаа. Бидэнд одоо нээлттэй ярилцах сэдвүүд бол олон байна. За энэ дундаас Монголын эдийн засаг улс орныхоо хөгжлийг төлөхөө яриа гэж бид зорьсон юм аа. Тэгэхээр манай сэтгүүлийн нэг уламжлалт асуулт байдгийн. Тэгэхээр энэ асуултаар эхлээд нэвтрүүлгээ эхлэе гэж бодож байна. Улс орны хөгжил ямар байна? Амьдрал ер нь ямар байна вэ гэдэг юм асуулт танаас эхлэе гэж бодож байна. Содномгоо амьдрал ер нь ямар байна вэ өнөөдрийн манай монголчуудын? Улс орны хөгжил эдийн засгийн байдал биний бодоход бол одоо хөгжиж байна. Үндэсний нийт бүтээгдэхүүний өсөлт өнгөрсөн 2 жилд бол нэлээд өндөр байсан. Саяын энэ 13 онд арай багассан ч гэсэн тэр бас л өндөр хөгжилтэй явж байна. Тийм учраас би бол улсын орны эдийн засгийг бол хөгжиж байгаа гэж үзэж байгаа. Амьдрал ямар байна вэ? Амьдрал бол янз бүр байна. Зүгээр авхаалчтай сайн бизнес хийж байгаа хүмүүс, малаа сайхан хариулж байгаа малчид, тэгээд сурлага сайтай оюутнууд, чадварлаг биеийн тамир чадварлагийнхан гэдэг энэ бол сайхан амьдарч байгаа гэж би боддог. Гэхдээ зүгээр хөдөлмөрлөх чадвар багтай юм уу? Үгүй бол жаахан залхуудуухан нэг хэсэг маань бол төвөгтэй хөлөл амьдарч байгаа. Зүгээр ажилгүйч байдаг юм уу? Ядуу хүмүүс их байна гэж ярьдаг байсныгаа одоо сүүлдээ бол арай багдаж байгаа. Ер нь тэгээд цаашдаа ирээгүй харахад бол эдийн засагч илүү хурдтай хөгжин иргэдийн маань амьдралч ер нь сайжрах тийм ирээдүй болцоо нөхцөл бол бүрэн байгаа л гэж би тэгжил хэлэх байна. Гунгаад орж байгаа үед. За амьдрал энэ тухайн асуудал яг уу зүгээр алаг тарлан байна л гэж хэлэх байна би бол. Яг уу ер нь одоо нэлээд тийм нийгмийн одоо энэ нийгмийн цонцлог юм нийгмийн ялгарл бас одоо ядуу бас тэгээд тэсэг гэсэн ийм одоо нэлээд тийм туйлшрал ялгарл бол энэ нийгэмд нэлээд бий болж байна. Алтан нарыг алгаар хааж болдгүй адил ингээд харагдаж байгаа юм нүдэнд харагдаад байгаа юмыг бид одоо бүгд их гоё байна гэж хэлэх арга байхгүй зүгээр. Яг уу нэг хэсэг нь бол одоо арчаагүй ядуу одоо тийм залхууч гэдэг юм болж байна. Гэхдээ бүхнийг одоо бас энэ ядуу байгаа хэсгийг тэр болгон одоо энэ биднээс одоо болж байна гэхийн бас арга байхгүй. Энд бас тухайн үеийн төр засгийн ухаалаг бодлого бас нэлээд дутагдсанаас болж тэгээд одоо бас ядуу урал бол байгаагүй гүйсэхгүй. Энэ нь мэдээж улс орны хөгжлийг бас тэр болгон бас одоо сайн байна гэж үзэх үндсийг бол бас жоохон бүрхэгдүүлж байгаа зүйл юм болоо да. Тэгээд үзэгчдээ шинэ саяхан гарсан шинэ оны мэнчилгээ дэвшүүлээ удахгүй ирж байгаа морин жилийн мэнчилгээ дэвшүүлээ. Тэгээд та бүхэн бидэнтэй ингэж уулзаж байгаад сэтгэл их баяртай байна. Бид гурван Содномгоо удирдлагын дор нэг багт ажиллаж байсан гурвуулдаа. Тэгээд хоёрын яны иргэшээлэр гурвуулдаа нэгнээс ажил авсаар ингээд нэг үе өнгөрөөсөн юм. Монгол орны одоогийн амьдралыг бүхэлд нь авч үзэх юм бол хэрвээ томоор хараад шин сонголтын эхнээсээ эхэлж харах юм бол монголчууд алдаагүй юм байна. Өнөөдөр Монгол орны эдийн засгийн өсөлт тэгээд улан улсын тавцанд эзлэх байр суурь нэр хүнд нь бол жилээс жилд өсч байна л да. Энэ талаасаа бол бид нэр олдтой явна нэг үгүйс гэж болох. Тэгэхдээ хэрвээ нэг дотор нь задлаад үзэх юм бол жишээлхэд өнгөрсөн 13 оны үед Монгол ор маань нэлээд хүндхэн сорилтыг давлаа.
бид нар 13 оноо гэхэд Монголын түүхэнд байгаагүй их өртөөгөөр, Монголын түүхэнд байгаагүй төсвийн алдагдaltaй, түүхэнд байгаагүй төлбөрийн балансын алдагдaltaй, түүхэнд байгаагүй их доодрын төгөргийн ханшийн уналтайгаар ингэж гэтлээд гэхдээ монголчуудын төвчид дуулах сэтгэлийн тэнхээ их юм болохоор монголчууд ингээд давж дуулж гарч байна. 90 онтой одоогийн Монголын эдийн засгийн чадал тэнхээ харьцуулах юм бол миний өөрийн ойлгодоор 10 дахин өссөн. Гэтэл хүмүүсийн маань амьдрал тэгж чадаагүй л дээ. Тэгээ энийг бодоход ер нь айл талаасаа бодууштай юм их бий. Сүүлд гарсан нэг жаргал сайхангаа нийтлэл дээр Монголын эдийн засгийг нинжа эдийн засаг гэж тодорхойлсон байгаа. Монголын эдийн засгийг нинжа гэж тодорхойлох болж байгаа шалтгаан нь юу юм гэхээр уул уурхайгаа ухдаг. Арх тамхины компаниуд нь уудаг, татдаг ийм эдийн засаг гэж тодорхойлсон байгаа жаргал сайхангаа хувьд. Тэгэхээр энэ нийтлэлийн талаар та хэдийн бодол ер нь ямар байна? За мөн яг ингэж эдийн засгаа бид нинжа эдийн засаг гэж тодорхойлж болох уу? Ер нь бол Монголынхаа миний л бодоход бол Монголын хөгжлийн гол анхаарах салбарууд гэвэл эдийн засгийн гэвэл уул уурхайн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, за тэгээ сүүлийн үед бол сайн технологиг эзэмших. Энэ дөрвөн замаар л ер нь явж таарна. Тэгээ яг тэрлүүгээл явъя гэвэл яаж уул уурхайхан үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм? Ялангуяа энэ салбарт орж байгаа хөрөнгө оруулалттай чинь гадаадын хөрөнгө оруулагчд байна, дотоодын хөрөнгө оруулагчд байна. Энэ хөрөнгө оруулагчтай яаж харьцах вэ? Тэднийг аль талаар нь дэмжих үү, аль юмн дээр нь бас жаахан бодлоготой хязгаар тавьж байх уу гэдгийг засгийн бодлогын хэрэгтэй болох байх. Монгол улсын төсвийн ихэнхийг бүрдүүлж байгаа хэсгүүд маань ухдаг, уудаг, татдаг л ийм хэсэг бүрдүүлчихэд байна шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр таны бодол. Тэгэхээр тэр тавилалдаа асуулт нинжагийн засаг гэв тэ далд утгаар их зөв тодорхойлсон болов уу? Би энэтэй бол бас ямар нэг хэмжээгээр санал нэг байна. Яг тэгэхээр Монгол улс сүүлийн 20 биш бүр 10 жилд нь идэвхтэй энэ уул уурхай асуудал дээр л өөр тодорхой хэлбэл нэг хоёр толгойг л мүлжөөгүй л дээ, мүлжиж чадаагүй. Хоёр толгойг зулгаасаар байгаа л тэгэл тэнийхээ нэг сан үр дүн үзэж чадлаггүй л ингээл явж яана л да. Тэгээ энэ утгаар нь хэлж байгаа юм болоо да. Энийг дагаад зэрэгцээд хөгжих салбарууд сая содмога хэллээс хөдөө аж ахуй. Би хөдөө аж ахуй технократ хүн манай хоёр талд сууж байгаа хоёр эдийн засагч гүнзэг ирүүлж ярина мэдээ зүгээр. Би бол хөдөө аж ахуй гэж их ярьдаг хүн. Ер нь хөдөөгүйгээр Монгол улсыг, хөдөөгийн хөгжилгүйгээр Монгол улсыг төсөөлөхөд бол хэцүү. Хөдөө хөгжөөгүй байхад Монгол улс хөгжиж байна гэж хэлэх бол үндэс муутай да. Тэгэхээр энд яг тэгэхээр би хөдөөгийн хөгжлийг бол ер нь үндсэндээ энэ 20 хэдэн жилд тун муу анхаарч яг мал хувьчилсан энэ сайн хэрэг мал бол тэртээ тэргүй нэг хэдэн мянган жил хувьд байсан малыг нэг 70 жил социализмын үед байж байгаа л тэгээ очсон малчин үндсэндээ бор зүрхээрээ л хэдэн маллаад явж байна. Яг хөдөөгийн талаар арга хэмжээ авч байгаа ч гэсэн нэг тийм хагас дутуу явдал хөдөөг газрыг хувьчлаа, малыг хувьчлаа. Тэгээд хөдөөд зах зээлийн орчныг ерөөсөө анханасаа бүрдүүлэх ажлыг хийгээгүй учраас хөдөө чинь хот руу шилжээд би хэлдэг юм. Энэ Монгол улс чинь хот улс болох нэ. Хөдөө гэж ерөөсөө байхгүй бол хөдөөгүй болох нэ. Тэгвэл Монгол улсыг дэлхий урд өмнө ч идэвгэж хөдөөгүйгээр, малгүйгээр, малчин Монгол мал хүн хоёртой Монголыг л Монгол улс гэж төсөөлж байсан. Тэгэхээр зэрэг энэ тал руугаа нэлээд гүнзгий тэр уул уурхайг ярьж байгаа шиг ухсруулад уул уурхайтай зэрэг уул уурхайгаас олох хөрөнгө мөнгөө хөдөөдөө зарж хөдөөгөө хөгжүүлэх талаар нэлээд бодох ёстой байх. Эний талаар бол би олон удаа ярьж байгаа. Тэгэл явж ил байна. Одоогийн Монголын эдийн засаг маань ерөнхий
тэнцвэр бүтцийн талаас наваад үзэх юм бол маш хүнд өвчтэй хэвтэрт орсон баг амин тараа хийх төгсөж байгаа юм эдийн засгад манайхын нэг урд нь Голланд өвчин гэж нэрлэдэг байсан. Тэгээд ярьсаар байгаа нь тэр дох орчихлоо. Тэгэхээр Монголын эдийн засгийг хэрв одоогийн хэвшил дүр төрхийг наваад үзэх юм бол их сонин дүр харагдана л да. За ер нь тижээлгэн тэтгүүлэх сэтгэхгүйгээр бэлэнчлэх сэтгэхгүй бол Монголд давмгаалах болжээ. Тэгэхээр хөгжнө гэдгийг баялаг бүтээх чадварын дээшилж тэргээр амьдралаа тэтгэн гэж бодох. Гэтэл сүүлийн үед манайд байгаа баялагаа ухаж аваад өөрөөр авдар дотроо өвлөж хадгалсан аав ээжээс өвдөөсөн баялагийг өрн таран хийчихад тэгээд бид сайхан амьдарч байна, өсөж байна гэж ярих юм хандлагаас хүчтэй бодлоо л доо. Тэгээ уул уурхайн баялаг гэдэг бол өв баялаг. Энэ бидний үеийнхнээ бүтээсэн баялаг биш. Энэ өвөг дээдсээсээ бидэнд уламжилж ирээд бид нар тэрнийг нь ашиглаж аваад хойч үйдээд өгөх ёстой баялаг юм шүү дээ. Гэтэл бид нар одоо баруун зүнгөл нөгөө ухаад эхэлсэн. Тэгээ ингээд харахад би нэг юу гэж хардаг вөхтэй энэ гурван шин чанар өр зээлээр амьдар эдийн засгийн жолоодох чадваргүй бол өөрийнхөө өв баялагыг үнгүйдүүл гэдэг энэ гурав бол сүүлийн 20 жил Монголд нөгөө эдийн засгийн алуурчид гэж бид нар ярьдаг хитмэнүүд эдний номлож ирсэн номлол бүрэн хэрэгжиж эхэллээ. Энэнийг нь харах юм бол Монголын одоогийн эдийн засгийг бол хитмэн эдийн засаг гэж бараг хэлж болмоор санагдаад байгаа. Тэгэхээр иймэрхүү гажуудлал руу бид нар орж явна. Тэгээ энийг засах тэнхээ чадвар хөрөх нүггүй юу? Тэгээд ерөнхийдөө бол эдийн засгийн талаар явуулах төрийн бодлогын хувьд анхаарах зүйл их билдээ. Чингис бонд гэж гаргалаа, самурай бонд гэж гаргалаа. Бид хит их өрн донд амьдраад, хит их үр тавьчаад, зээл тавьчаад тэрэндээ амьдраад байна гэж бас ойлгож болохоор та ер нь энэ Монгол Улсын засгийн газраас гаргаад байгаа энэ бондуудын талаар ямар бодолтой вэ? Бондын хувьд бол эн чинь зээлэл авч байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ бонд гаргаад тэрний орж ирж байгаа мөнгийг ашиглана гэдгийг бол ерөөсө буруу гэж үзэж болохгүй байх л да. Юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэхээр тэр бондын мөнгийг юунд ашиглаж байх юм. Энд л гол нь хэрвээ буруу чиглэлд буруу ашиглавал энэ бол гай болно хөгжлөө. Одоо ерөөсөө ирээдүйн дээр нэг баахан өөр тавиад ингээд дуусгачих тийм болно шүү дээ. Тэр энд бол энийг хариуцж байгаа одоо засгийн газрын гишүүд байдгийн их хурлын гишүүн одоо ямар хүн байдгийн эд нөхдүүд бол төр энэ албыг хасж байгаа хонцын маягийн сэтгэлтэй ерөөсөө яагаад байж болохгүй. Энийг би дараа нь буцааж ямар их усрээр яаж төлөх үү гэдгийг бүр өөрийн хувийнхаа юм шиг бүр тэгж боддог л тийм сэтгэлээр ажиллах явдал тун хэрэгтэй байх та зүгээр энэ дээр л би дутаад байна. Одоо энэ Чингис бондын чинь 1.5 тэрбум доллар билүү дээ. Эний чинь ороод ирсэн хойно одоо юунд ашиглах вэ гэдэл баахан одоо бодож тэгээд голдуухан ер нь их усүр буцааж төлөх их усүр бүрдэхгүй тиймэрхүү шөл зориултаар ашиглаад байх шиг байгаа юм. Би энийг бол ер нь их буруу гэж боддог юм талаар бичсэн ч юм байгаа. Одоо дээрээс нь бас самурай бонд гэлүүд Японоос бас орж ирж байгаа болтой. Өнөөдрийн сонд харахад 30 тэрбум йен за доллар бол нэг 300 сая юм уу долларын бас зээл орж ирж байгаа сурагтай өнөөдөр сонд гарсан байна лээ. Тэгээ би энд одоо бондыг бол хамгийн гол асуудал ерөөсөө л буцаагаад тэр их усрыг төлөх тийм их усрыг бүрдүүлж чадах тийм төсөлд ашиглах хэрэгтэй юм гэж би одоо саналаа хэлээд байдаг хүн л дээ.
одоогийнх маягаар зүгээр ерөөсөө ацарчхаад юун зарах вэ гэд төсөл байна уу гэд ирээд явж байдаг ийм маягаар өрзөөл тавина гэдэг бол маш буруу. Одоо энэ Бямсран төрөө нэлээд шүүмжлэлтэй хандж байна. Энэ бол би бол санал нэг л байна тийм. Мунгаад орж байгаа хувьд бодлоо энэ бондууд дээр ямар бодолтой байдаг? За яг хөө тэр авдаг нь авч бэлтгэлгүй орсон монголчууд одоо бид нар бол ямар ч бэлтгэлгүй юунд зарцуулах юм энийг тэгээ энийг юу болгох юм яаж энийг чулуу болгох юм гэдэг тэр одоо ямар ч урьдчилсан төсөв төлөвлөгөө одоо ийм байхгүйгээр орсон л хамгийн гайлдаа энэ талаар одоо манай хоёр ерөнхий сайд ярьж байна. Энэ бол үнэхээр одоо их хортой асуудлаа. Энэ утгаараа ингээд яваад байх юм бол энэ бонд бол Монголд үеийн үед хойч үед хэдэн үед одоо дамжсан үр тарина. Энэ бол хэрвээ энэ янзаараа явбал зүгээр одоо яг уу нэлээд одоо импортыг орлох экспортыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн төсөл гэж одоо нэг ухаан орсон юм уу яасан юм нэлээд одоо энэ засгийн газар ярьж явах шиг байна. Энэ ухаан нь бол одоо энэ бондыг авах эхний үед л гарч явах ёстой. Жилийн өмнө 2 жилийн өмнө байсан. Бид бол их цаг алдсан. Зүгээр одоо ингээд энэ төсөл нь боловсроод тэгээд нөгөө бондын чинь энэ нэлээд хэсэг нь одоо алга болсон шүү дээ. Одоо нэг 350 сая 300 хүрч байгаа мó юм бол одоо тийм л хэмжээний юм үлдээд байх шиг байна. Зүгээр эндээ одоо бас ядахта эндээ зах хэмжээний одоо эдийн засгийн хувьд үр ашиг түргэн өөрсний үндэсний үйлдвэрлэлээ үндэснийхээ одоо үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн ийм түргэн үр дүнгөөх ийм үйлдвэрлэл хөгжүүлэхэд чиглүүлвэл бас зах хэмжээгээр үр дүн өгөх байх. Тийм учраас энэ бол одоо зүгээр энэ бол ер нь манайд бас нэг айхтар сайн одоо юм болно гэдэгт бол зөвхөн би хувьдаа бол бас эргэлзээд л байгаа юм. За тэгээд дээр нь самурай бонд гэдэг имийг бол одоо их ярьж байна да. Эдийн засагч мэрэгчнүүд бичиж байна. Бас л өөрөлдөө зүгээр самурай бондыг бол их л сайн судалж одоо үзэж байж авах ёстой байхаа. Яагаад өнөөдөр самурай бондыг ер нь дэлхийн улс орнууд нэг сонирхоод одоо байхгүй байгаа юм. Франц нэг удаа нэг орсон юм гэсэн тэгээд болцсон юм гэсэн. Тэгэл одоо ер нь бараг л 2 дахь нь 3 дахь нь Монгол болох гэж байгаа юм уу яах гэж байгаа юм. Эн чинь бол зүгээр энэ одоо олон улсын бондоос өөр утга агуулгатай ийм бонд шүү дээ. Тэгээ энэ энтер дээр бол их л учир начрын сайн олж судалж ухаалаг хандахгүй бол эргээд одоо их тийм хавханд орох юм байх үү дээ гэдэг дээр болгоомжлох хэрэгтэй юм. Тэгээ үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх гэдэгт би одоо дахиад хэлэх гэж байна. За яг уулуурхай бол одоо ингээл өнөө уламжилт мал аж ахуй, бэлчээрийн мал аж ахуй гэдэг чинь одоо манайд мах үйлдвэрлэл. Ерөөсөө л бэлчээрийн мал аж ахуй гэдэг чинь мах л одоо гаргаж байна. Бид чинь одоо 70-80 онд 25 сая малтай байхдаа 100 мянган тонн амьдын жингийн мах одоо экспортод гаргаж ирсэн. 100 мянган тонн. За энэ чинь амьдын жингийн. Тэгвэл өнөөдөр 40 хэдэн сая малтай болчиход хэдийг гаргаж тэрнээс 10 дахин бага л одоо хэмжээ байна ш та. Тэгээд одоо ийм юмд одоо яагаад одоо энэ лөө зарж чадахгүй байна. Бэлчээрийн мал аж ахуйгаа энэ мал аж ахуйгаа ер нь хөгжүүлээд тэгээд одоо эрчимтэй мал аж ахуйг хөгжүүлээд мах үйлдвэрлэл. Ерөөсөө энэ малын чинь гол юм бол манай бэлчээрийн мал аж ахуйс мах л үйлдвэрлэл. Энэ махыг экспортод гаргаж одоо малаа мах болгож энийгээ одоо алт болгох юмыг одоо бодмоор байгаа юм. Тэгээ энэ чиглэлээр төсөл төлөвлөгөөч муу боловсруулдаг юм уу? Ер нь бодлого нь ч одоо энэ лөө чиглэхгүй байна уу? Одоо эрчимдсэн мал аж ахуй гэж яриад баг 10 жил боллоо. Тэгээд одоо юугаа яах гэдэг юм бодвол махсуу үйлдвэрлэлийг л нэмэгдүүлэх чиглэлд. Эний чинь 70-80-ад онд бол хийж байсан содон дарга Бямсвар эдэр мэдж байгаа. Одоо мал бордох том комплексууд одоо бид чинь байгуулаад дархны жишээ нь 4,000 хураг бордох одоо аж ахуй олон хураг бордох газрыг чинь одоо тэгэл хургыг чинь 8 сартад нь одоо амьдын жингийн одоо 40 хэдэн килограмм хүргээд 8 сартай хурах чинь одоо ингэж байл. Тэгвэл өнөөдөр зүгээр жирийн одоо дундаж 90 40 хэдэн килограмм л татчих байгаа шүү дээ. Тэгээ одоо өнөөдөр энэ эрчимдсэн мал аж ахуй мал бордно гэж яриад одоо хэдэн жил болж байгаа мэдэхгүй. Тэгэл одоо ингээл яриад байдаг ингээл хийд. Тэгвэл одоо энэ бонд энэ хөрөнгийн чинь ийм үр дүнтэй
эх орныхоо одоо энэ баялаг дээр суурилсан энийг одоо ард түмэндээ ашигтай гадаадд одоо энэ экспортыг нэмэгдүүлэх ийм чиглэлийн юм руу одоо ингээд бодлого болгож явуулахгүй ингээд одоо мөнгөнад байгааг ёстой л чухам ухаан муутай төрийн ажил гэж хэлэх байх та. Инээс л одоо нөгөө ухаалаг төрийн чинь бодлого эхлэх ёстой байх. Тэгээд ер нь нэг гайн болвол одоо манай содмогооч өргөлж ярьдгийг ер нь нэг ил бүх юма бид энэ улс орныг яаж хөгжүүлэх юм гэдэг энэ ирээдүйгээ бодсон дунд хугацаанд бодсон ийм нэг одоо иж бүрэн үндэсний тийм цэгц бодлого одоо стратеги бид ер нь байхгүй энэ 20 хэдэн жилд явж ирлээ шүү дээ. Тухайн үеийн одоо нэг засгийн газрын 4 жилийн мөрийн хөтөлбөрөөр л ингээ явдаг. Ийм учраас л энэ гай гамшигч гараад байна. Одоо энэ уул уурхайгаа яаж хөгжүүлэх юм? Ямар энэ одоо эхлээд явуулах юм? Ямар үр дүнтэй болгож одоо явуулах вэ? Дараагаар нь одоо аялал жуулчлал, хөдөө аж ахуй, боловсрол юм яах вэ гэдэг ийм дэш дараатай тэгээд одоо тэр засгийнхаа газрын бодлогод суулгаад явж байдаг. Ийм бодлого байхгүй учраас л ийм тэмтрүүлээр ерөөсөө тэгэл нэг дайралтсныг барьж аваад одоо ингээл яваад байгаа арай жоохон хэтрүүлж хэлвэл ийм л одоо байдалтай л яваад байгаа нь ерөөсөө өнөөдрийн улс орны хөгжилд бас л нэлээд бас арай илүү хөгжилд арай дөрвөн хугацаанд хүрчих байсан төвшөнд л одоо хүрч чадахгүй байгаа болоо даа л гэж би хувьдаа одоо бас л бодож эмзэглэж суудаг юм да. Та мах экспортлох гэж түрүүн хэллээ шүү дээ. Энэтэй адилхан Атрын 3 дугаар аяныг бид амжилттай эхлүүллээ. Маш амжилттай явлаа. 100 мянган одоо тооныг бид нар гадагшаа гаргаж болох байтлаа. Өнөөдөр бид 100 мянгаыг өөрсдөө гаднаас авах юм нөхцөлд хүрчээд байна. За чи одоо ёстой нэг гижигдс асуулт тавилаа. Энэ ч одоо миний хобби л доо. Одоо тэгээ яг би ч одоо 59 оноос хойш 54 жил энэ газар тариалан гэдэг юмыг одоо сайхан хөгжиж байхын ч үзлээ, саар болоод уруудахын ч үзлээ. Эргээд чиний ярьж байгаа Атрын 3 гараад одоо бас улс орон одоо энэ ард түмний нэг энэ зовлон гачааллаас одоо гаргалаа. Тэнд энэ ч үзлээ. Ер нь одоо 90 оноос хойш үндсэндээ бас нэг тийм жоохон одоо ялангуяа 94 5 он ингээл энэс хойш бол нэг 20-15 6 жил болвол энэ газар тариалан бол их урууцсал доо. Тэрнээс юунд болов гэхээр ард түмэн үндсэндээ их гачаалд орсон, гадна дотны өттэй батхантай хэрэг одоо муу сайн чанартай гурил будаа идэж үнэхээр их зовсон, эрүүл мэндэд нь нөлөөлсөн. За ингээд одоо энэ Атрын 3 дугаар аяныг бол 2008 онд эхэлж явуулж бас одоо энэ газар тариалан маань сэргэж ард түмэн маань одоо энэ чинь нэг энийг бүх одоо нэг өөрийнхөө эх орны баян тансаг сайхан хөрш шороонд ургуулсан будаа тариагаа идэж төмс ногоогоо идэж энэгээр одоо өөрийгөө хангаж гадны царай гуйхын гутамшгийг үзэхгүйгээр одоо нэг хэдэн жил сайхан явж яана л да. Энд одоо төрийн бодлогын сайхан одоо чанарч байлаа. За тэнгэр урхан бас одоо энд бас ивэлээ хэдэн жил одоо хур ороогоо хайрлаж нэгэнт одоо төрийн бодлого явж ивэл би хэлдэг. Тэнгэр урхан хүртэл бас харддаг юм байна шүү дээ. Одоо харж үзээ дэмжээд одоо ингэж явж байгаа. Тэгэхээр зэрэг ингээд явж исэн тэгээ харин одоо сүүлийн нэг хэдэн жил 2-3 жил ер нь энэ бодлого бас жаахан одоо сулрах янзтай болоод ингээд одоо магадгүй энэ газар тариалан маань бас ер нь жаахан уруудах нь үдэ гэдэг хандлага гарч байна. За энэ жил одоо ингээл 100 мянган тоннуудаа экспортлно, импортлно гэдэг одоо сая бөө маргаал одоо дэгдэж байна. Зүгээр энэ бол яг импортлж болно. Үнэхээр ургац алдагдсан бол Монгол улс одоо энэ 54 жилийн одоо газар тариалан гэсэн түүхэнд 2-3 удаа л одоо 100-100-аас дээш мянган тоннуудаа экспортлсон байдгийг 61 оны их гам болсон, 69 оны их гам болсон. За тэгээд энэ 2000-ад онд одоо бас экспортлж байсан. Тэгэхээр зүгээр одоо энэ жил бол тийм болвоогүй л энэ чи 390 мянган тонн үр тариа авсан, 350 мянган тонн улаан буудаа авсан. За ингээд бодохоор зэрэг чинь одоо Монгол улс чинь нэг 240 гэж ярьдаг юм да. Үнэн хэрэг дээр 180 мянган тонн гурил хэргэлдэг улс. Одоо 200 мянган тонн будаа ингээд бэлэн гурилын үйлдвэрүүдэд байна. Тэр чинь одоо 140 мянган тонн гурил. За бэлэн гурил хэдв ингээд баланс тооцоогоо ингээд үзэх юм бол одоо ер нь Монгол улс тийм хэмжээний будаа экспортлох шаардлагагүй байгаа. Импортлох. Тэгэхээр зэрэг энэ бол одоо яагаад гинт гарч ирв? Энэ одоо ямар цаана одоо юу
ямар сонирхол одоо энд одоо дуудаад байна уу гэдэг бол ойлгомжгүй байгаа. Би бол энэ 100 мянган тоннуудаа экспортлох асуудлыг бол их л нарийн ярьж байж, ялангуяа одоо ч нь бол нарийн баланс тэр одоо ургацын дүн юу болов? Улс оронд одоо хичнээн хэмжээний гурил байна. Их балансыг гаргаж яваад тэр үндсэн дээр шахаж одоо хэрэг байна уугүй юу гэдэг ургац алдчихад будаа оруулж ирэх гэж байна гэвэл энэ худлаа ургац алдаагүй. За тэгээд их хурал дээр харж байхад хөдөө аж ахуйн яамны сайд нар янз янзын юм яриад. Эхлээл за ургац гурилын үйлдвэрүүд будаагүй болсон учраас хэрэгтэй л гэсэн сүүл сайд нь нөөцөнд бид нар одоо авах гэж байгаа шүү дээ. Одоо нөөцөө бүрдүүлнэ. Нөөцөхийн будааг дууссан. Ингээд дотроо янз бүрийн юм яриад байгаа. Энээс нь үзэхээр би бол эргэлзээд байгаа. Тэгэхээр зэрэг энэ бол бас л одоо манай төрийн бодлого их хуралч гисэн засгийн газар ч гисэн энэ асуудал дээр хинуурныхаа хандаж энэ ямар учраас ингэж гарч ирв. 2 жилийн өмнө 200 мянган тонн будаа экспортлно гэж одоо давхиад байсан улс чинь өнөөдөр ягаад импортлох болчихоо энэ төр бол энэ одоо их бодох асуудлаа. Энэ бол ер нь нөгөө л бас нэг өр тавих л одоо. Гэхдээ зарим гурилын үйлдвэрүүд бол одоо энэ чинь жишээ нь одоо алтан тариа байна. Нөгөө энэ бол одоо ямар ч хэрэгцээ шаардлага байхгүй гэдээ одоо авахгүй гэж байгаа. Тэр будааг бол бид авахгүй. Одоо энд бол бид өөрийгөө хангаж байгаа. За тэгээд тайлбар нь бол 8 гурилын үйлдвэрийн чинээр ашиглалтанд оруулсан. Гэхдээ эн чинь төрийн бодлого, энэ мэрэгжлийн яамны бодлого чи хаа явж. Тэгэл одоо 100 үйлдвэр бариулал байх юм уу? Улс орон хичнээн гурил хэрэгцээтэй тэнд таарсан үйлдвэр хэд байх уу гэдэг чинь төрийн бодлогоор мэрэгжлийн яамны бодлогоор зохицуулж байх хэрэгтэй байгаа. Хэн дуртай нь би үйлдвэр барьлаа за будаа хэрэгтэй гэдээ байх юм бол энэ Монгол улсын чи газар нутаг тэр их олон үйлдвэрийг хангаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр төрийн бодлогоор энийг зохих хүрээнд нь зохицуулж Монголд одоо хичнээн үйлдвэр хичнээн хэмжээний хүчин чадалтай үйлдвэр ажиллах ёстой юм. Тэрэнд нь тааруулж одоо будаа гурилаа тариага тарихын тэр энэ бодлого энэ чинь бас л одоо өнөө ухаалаг биш л одоо бодлогод явж байгаагаас болоод байгаа юм. Тус-тусдаа өөр телевизээр, өөр хэвлэл мэдээллийн байгууллагаар өөрсдийнхөө байр суурийг хэдээр илэрхийлдэг ч гэлээ. Ийхүү ингээ хамтдаа суугаа ярилцаж байгаа нь бас үзэгч танд олон мэдээллийг, олон сонирхолтой зүйлсийг бас ойлгуулж, Монголын эдийн засаг болон улс орны хөгжлийг бас өөр нэгэн өнцгөөс харах энэ боломжийг бид энэ нэвтрүүлгээр олгож чадж байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол сүүлийн хэдэн жил одоо үр тариа, шатхуун гэх мэтчлээ энэ одоо үйлдвэрлэл бий болгоод байгаас энэ шатхууныг бас хөнгөлөлтөөр үнийг нь тогтвортой нэг хэмжээнд барихын тулд тодорхой хэмжээний төр засгаас нэг зарим нэг арга хэмжээг аваад байна уу гэж харагдж байгаа. Монгол банкнаас ч гэсэн үнийг нь тогтвортой байлгахын тулд засгийн газартай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ юу н хэр үр дүнтэй вэ? Яг энэ хэмжээнд бид нар үнийг удаан хугацаанд ийм бага хэмжээнд нь барьж чадах уу? Зарим нэг шатхууны компаниуд бол алдагдaltaй байна гэдгийг ч гэсэн сүүлийн үед хэлж эхлэhed байгаа л да. Энэ талаар таны бодол ямар байна? Үр зээл гэдэг боомтын хэлбэрээр ирсэн ч байна уу? Ажил сул шууд зээж байна уу? Хойч үеийн төлдөг зүйл шүү дээ. Тийм болохоор нүунд их хариуцлагатай хандах юм. Тэр шуудхан хэлэхэд энэ Чингис бонд, Самура бондын асуудалд Монголын одоогийн төр засаг маш хариуцлагагүй хандлаа. Монголын эдийн засагт одоо хийж байгаа хөрөнгө оруулалтыг сүүлийн 10 жилээр судалж үзэхэд бид нэмэгдсэн өртгөөрөө 5 жилд нөхөгдөх тийм л хөрөнгө оруулалт хийж байгаа. 5 жил нэмэгдсэн өртгөөрөө. Шигаар нь тооцох юм бол бид нэр 12 жилд нөхөгдөх хөрөнгө оруулалт хийж байна. Энэ бол хөрөнгө оруулалт л да. Ийм нөхцөлд бондын хөрөнгөийг импортыг орлох үйлдвэрлэл явуулах. Валютынхаа зардлыг хэмнэх чиглэлээр ашиглах юм бол хамгийн үр дүнтэй байсан. Монгол тийм боломж бийгүүл асуудал бийгүүл бий. Жишээлбэл бид нар жилд 2 сая тонн цемент хэрэглэдэг. Тэрнийг дөнгөж 12%-ийг нь дотооддоо үйлдвэрлэж байна. Одоо
сая тонн хар металл хэрэгэлдэг 15%-ыг нь бид нар дотороо үйлдвэрлэж байна. Гэтэл цаашдаа төмөр зам 50 гэдэг байгаа шүү дээ. Металлургийн үйлдвэрээ дэмжих, цементийн үйлдвэрээ дэмжих, тэр махбод ус сурах үйлдвэрийн асуудал. Энийг дэмжихэд хэрэг энэнийг зарцуулсан бол энэ эргээд валютын орлогыг нэмэгдүүлэх, валютын зардлыг хэмнэх ийм хоёр сайн үр дүн өгөх байсан. Аль нь ч одоогийн засгийн газар хийж чадсангүй. Ер нь бондын хөрөнгөийг зарцуулсан чиглэлийг нь хараад байхад одоогийн эрх мэдэлтнүүдийн өөрсний сонирхдаг бизнесийн чиглэлийг санхүүжүүлэх чиглэгдлээ. Энэ бол үр ашиггүй зарцуулалт. Нэг талаас нөгөө талаас хүүхдээ зэрэг бондын хөрөнгөийг төгрөгийн хан шиг тэтгэх интервенц хийхэд ашиглаж байна. Одоо өнөөдөр яг өнөөдрийн байдлаар доллар 740 төгрөг эргээд болчихлоо. Гэтэл самура бонд ороод ирлээ тэрнээс зарцуулна гэдээ одоо шуугаж эхэллээ. Ингэж зарцуулах юм бол энэ үр ашиггүй. Энэ бол ер нь маш том хариуцлагын асуудал босч ирэх ёстой. Энэ дээрээ эргэж харахгүй бол одоогийн төр засаг цаашдаа энэ замаар явж болохгүй. За ер нь шатхууны үнийг тогтоон, гурдын үнийг тогтооногаа жил бүхэн хэдэн тэрбум марандла гаргадаг шүү дээ. Тэгэхээр шатхууны асуудлыг бид нар аваад үзье л дээ. 2009 онд Монголын эдийн засаг дэлхийн хямралын үед сөхөрч байхад Монголын нефт импортлогчид консорциум байгуулад ерөнхийлөгчлөөр ерөнхий сайд дээр орсон шүү дээ. За дуулна та нар зах зээл дээр дангаар ноёрхол тогтоох гэж байгаа юм биш үү гэж хэн ч асуугаагүй. Баяр хүргээд л малилзаад байсан. Тэгээд цаадуулны явахтай зэрэг шатхууны үн доош унаад байх үед ч гэлээ гэсэн үнэ нэмсээр дэдий хөрлөө шүү дээ. Нэг талдаа. Би өглөө бүхэн Блумбергийн мэдээ үздэг. Шатхууны үнүүд дэлхийн зах зээл дээр сүүлийн хэдэн жил нэг тийм ноцтой өөрчлөгдөв. Тий. Гэтэл манайх ингээд шатхууны үн өсрээд байдаг. Энийний цааш шалтгаан юу гэхээр зэрэг нөгөө л гаднаас нефтийн хараат байдаг шүү дээ. Одоо Орос улс энэ оноос эхлээд экспортын татвараа дахиад нэмлээ. Манайхан дахиад зөвхөрч байна. Яагаад өөрөөсөө нефт гаргаж байгаад тэгээд нефт боловсруулах үйлдвэр байсангүй. Манайхан дотор нэг сонин номлол явдаг. Одоо 15 он гэхэд сая тонн нефт олборлох нь тэгээд нефтийн үйлдвэр барьна гэж. Энэ жил сая 200 мянган тонн нефт гадагш нь гаргаж байгаа шүү дээ. 300 мянгаыг олборлож байхад яагаад жижиг үйлдвэр барьж болдгүй юм бэ? Яагаад Монголын нефт боловсруулах үйлдвэрийг дархан даваачиж барих ёстой юм бэ? Тэр чинь доронтой маттад олборлож байгаа нефт шүү дээ. Энэ бүхнийг бодоход юу гэхээр төрийн бодлогонд эрх мэдэлтнүүдийн өөрсдийн бизнесээ сонирхол хутгалдаад байна. Яг бид зарим юмн дээр тийм шүүмжлэлийн өнгө байж магадгүй. Гэхдээ цаана нь бол дандаа давхар яах вэ гэдэг санаанд давхар яваад байгаа шүү гэдгийг би энэ олон түмнээс хэлсэн. Би дандаа л нэг энэ төр засгийг зөвхөд байгаа ч юм тэгж бас нэг яриаггүй шүү тий. Тэгэхээр зүгээр сая бол тэр би одоо хөгжил ярьж байгаа учраас Монгол улсын хөгжил мал газар хоёугоор хөгжихгүй. Эндээ анхаарал тавихгүйгээр хөгжихгүй. Энтэй одоо савдан дарга хэлж байгаа санааг бол одоо би бас ойлгож байна, дэмжиж байна. Энийг одоо урд өмнө ч зөндөөл ярьдаг. Ганцхан энийг хэрэгжүүлэх тал дээр нь одоо тун дутмаг байдагт бас л дахиад энийг чинь төр засаг руу шүүмжлэлийн адарсаар ярихаас өөр арга байхгүй. Тэгээ шүүмжил гарч ижил таана ажил хөгжил одоо явна. Тийм учраас шүүмжилгүйгээр бол юм явахгүй. Тэгээ зүгээр энэ маха үйлдвэрлэлт бол Монгол улс бол онцлог юм. Монгол улс бол дэлхий дээр одоо бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг учраас энэ махаараа дэлхийд гайхуулах онцлог бол байгаа. Тийм учраас ягаад гэвэл Монгол нэгдүгээрт намар зун гэдэг сайхан улиралд малаа таргалуулдаг. Тэгээд малаа таргалуулчихад намар нь нэг 11 сар 12 сард юм уу нэг сар 45 хоног бордоол тэгэл жингийн нэмэгдүүлээд ингээд одоо тэр нэг эрчимцсэн маягаар мах нэмэгдүүлэх нэг арга байгаа. Нөгөөх нь бол ерөөсөө бэлчээрээр таргалуулаад тэгэл одоо бэлтгэл тушаагаал маха гаргадаг. Эний чинь бол дэлхий сүүлийн үед их сонирхож байна. Газар тариалан дээр уучлаарай би нэг юм нэмээд хэлчихье. Ер нь бодлого сүүлийн үед жоохон
технологийн одоо төрийн бодлого жоохон буруу тийш рүү явчлаа. Өнгөрсөн оны энэ оны Улаанбуудай бол тэр цаг агаараас нэх нөлөөлөөгүй ийм байхгүй. Тэр бол одоо тийм шалтгаан бол огт байхгүй. Зүгээр харин яасан гэхээр Улаанбуудын тариалтыг багасгаад Арапс гэдэг юмыг аваачаад тосны ургамал шүү дээ энэ чинь 60-70 мянганга одоо тарьцсан. Ингээд бүтцийн хувьд одоо Улаанбуудайгаа нөгөө стратегийн чухал таваар болсон Улаанбуудайгаа багасгаад энэ хэмжээгээрээ энд одоо ургац цулууд багассан гэдгийг одоо ярихгүй байгаа. Энэ бол бодлогын алдаа. Мэргэжлийн яамны явуулж байгаа одоо бодлогод гарч байгаа том алдаа. Ингээд байх юм бол тэгээд тариаланчид юу гэхээр нөгөө үнийн бодлогоос болоод одоо хятад их үнэтэй авдаг Арапсыг тариад тэгээ эн чинь манай газар тариаланд ноцтой ерөөсөө улс орны эдийн засгийн хөгжилд ноцтой асуудал бий болох гэж байна. Энэ одоо таваарынхан энэ стратегийн чухал бараа Улаанбуудайгаа ингээд Арапсаар солиод эхлэх юм бол одоо эн чинь юу болох вэ? Тэгвэл ерөөсөө эргээд нөгөө газар тариалан байна унан шүү. Тийм учраас эн чинь төр бодлогоор барьж явах хэрэгтэй. Манай их хурал жил бүхэн хуралдаад инфляци нэг оронтой төвшөнд барина гэж баталдаг юм. Тэрний үгтэй зэрэг юмныхаа үнийг 10% нэмээрэй гэсэн зөвшөөрөл юм л да. Энэнд сүүлийн 10 жилээр судалгаа хийж үзсэн гарцаагүй нотлогддог юм байна лээ. Манай бизнесмэнүүд их сэргэлэн 975%-аар нэмдэг юм штэй жилдээ үнэ. Тэгээд дээрээс нь долгооны үнийн өөрчлөлтүүд. Тэр нь дандаа дангаар ноёрхолтой холбоотой монополиудын жишээлүүд бензин шатхан гэхэд нефт импортлогчдын чинь хоорондоо хэлцэж байгаа л хуйлдаад үнэ нэмээд байгаа шүү дээ. Энүүн дээр үнэхээр төрийн зохицууд хэрэгтэй болоод байгаа. Хэрвээ төгрөгийн ханшаа тогтоогоод барих юм болно л доо. Гэтэл манай сүүлийн үед ямар болов гэхтэй зэрэг янз бүрийн шалтгаан хэлжээд байгаа. Импорт нэмэгдээд байна, алдагдал их боллоо гэдэг. Бид чинь зөвхөн барилга гэхэд гаднаас барилгачид авчираад барилга байруулаад тэднийхээ залинг өгөөд материалаар хангахад жилд $1 тэрбум зарцуулж байгаа шүү дээ. Ямар хэрэг байна? Дотоод барилга хөгжүүлнэ үстэй. Иймэрхүү асуудал байдгийн. Одоо хөгжлийн тухай яриад байгаа. Яг хөгжил өсөлт хоёроо жаахан ялгая. Ингээд Монголын эдийн засгийг одоо харах юм бол Монголын эдийн засаг бол хөдөлгөөргүй техник юм. Одоо төрөөс явуулж байгаа бодлого Монголын эдийн засгийн одоогийн байдлыг харах юм бол хятадын трактор гэж нэг том тракторыг араас чирсэн тракторын чиргүүл дээр л хятадын эдийн засаг өсөд хэрэгцээ нэмэгдүүл бид нар нүүрсээ экспортоо нэмэгдэх тийшээгээ төмөр хэрэгтэй бол төмөрөө гаргадаг ийм байдалд орчиход байна шүү дээ. Хүний тракторын чиргүүдээр бид нэр хорим хийх гэж оролдоод байна. Монголын эдийн засгт өөрт нь хөдөлгүүр хэрэгтэй. Зэсээ боловсруулаач, хайлуулаач, нефтээ боловсруулаач, цементийн үйлдвэрээ хөгжүүлээч, металлурга хөгжүүлээч, маха арьсаа хөгжүүлээч үйлдвэрлээ. Тэгэх юм бол энэ чинь өөрөө өөрийгөө тэтгэх эдийн засгтай болно. Энүүн дээр төрийн бодлого хэрэгтэй. Хоёр дахь нь хөгжлийг хүний оюун ухаан авчирна, технологи авчирна. Гадагшаа бид нар түүхэд гаргаж байна. Мэдээж бид нар хятад улс манай хөрш эдийн засгийн хөгжилд нь тус нэмэр болж болцооныхоо хэрээр түүхэд нийлүүлнэ. Япон солонгост нийлүүлнэ, Азида нийлүүлнэ. Түүхэд гаргаад оронд нь технологи авах энэ төрлийн бодлого явах юм бол тэгээд хүмүүсээ бэлтгэж чадвал бид нар хөгжинэ. Хөгжлийн бодлогын нүгээр явна. За гурав дахь нь би дөрвөн зүйлийг хэлэх гээд байгаа. Гурав дахь нь үгтэй дээр бид нэр өөрснөө сэтгэхүйг өөрчлөх хэрэгтэй байна. Одоо хүртэл Монголын эдийн засагт эдийн засгийн алуурчдын номлож ирсэн номлол юу гэхтэй зэрэг чадал бүтээх чадвараас илүү сайхан амьдрах энэ шунлыг дэвэргэж ирсэн. Энэ хүслийг. Энээс болоод бид нар өр зээлэнд ороод байна. За дөрөв дэх асуудал нь би төрийн бодлоготойгоо бас шүүмжилтэй хандаж хэлмээр байна. Өнөөдөр төрийн бодлогыг эрх барьж байгаа улс төрийн хүчнүүд тодорхойлж байгаа юм биш ээ. Би нэг зориуд хийж байна. Өнөөдөр төрийн дээд эрх мэдэлд намын нэрээр хүрсэн
тэр хөрөнгө чинээлэг хүмүүс чинь намаасаа давсан эрх ашигын бүлэг бий болоод дуртай хуулиа их хурлаар чирж гаргаж чадаж байна. Тэр ардчилсан нам байна уу, ардын нам байна уу хамаагүй. Тэр улсууд хоорондоо тохиролцсон бол ямар ч хууль өнөөдөр гараад явчихж байна шүү дээ. Бид өнгөрсөн удаад энийг харлаа. Сүүлийн үед Монголд баялаг бүтээгчтэй хайрлыг дэмжиж гэсэн үг их сонсогдох боллоо. Манай ерөнхийлөгч ч ингэж ярьдаг болсон. Баялагыг хэн бүтээдэг юм? За хүмүүс ярьдаг татвар төлж байгаа баячууч одоо баялаг бүтээгч шүү дээ гэж. Би нэг зүйлийг асууя. Гадныхны судалгаагаар Монголын насанд хүрсэн хүн амын 0.1% эзэлж байгаа 1001%-ийг эзэлж байгаа эрх мэдэлтнүүд нь Монголын үндэсний баялагын 7.6%-ийг дэмжиж байна. Тэдний баялагыг бүтээсэн юм уу? Миний бодоход энэ нэг мэрэгэн гигантын хүний үгийг санамаар санагддаг. Энэ бол Иесус Христос. Тэвний сүвээр тэмээ хөтлж гаргах нь баян хүнийг бурхан болгохоос илүү хялбар гэж. Тэгэхээр баячуудын ашиг сонирхолд хөтлөгдсөн төрийн бодлого зөв явж чаддаггүй юм байна. Энийг эргэж гараач. Магадгүй эдийн засгийнхаа хөгжлийн утгуур нөхцөл болгоод Монголын төрд үндсэн хуульд нэлээд том өөрчлөлт хийх шаардлага байж болно. Миний ажиглаж байгаагаар бол манай улсын дотоод одоо энэ үн өргөн хэрэгцээний вара, хүнсний вараны үнийн төвшин бол их өндөр болсон юм шиг байна. Гэтэл хүмүүсийн маань авч байгаа цалин бол тэр өндөр хөгжтэй улсуудын авдаг цалингаас бол хэдэн 10 дахин ч байж магадгүй доогуур байх шиг байна. Тийм учраас нэрийн энэ иргэдийнхэн орлогыг нэмэгдүүлэх асуудлыг бол за тэр цалин тэтгэвэр тэтгэмжийн юм бол нэмнэ гэдэг бол зайлшгүй шийдэх ёстой л асуудал. Яаж орлого нэмэгдүүлэх вэ гэхээр хөдөлмөрийн үнэлэмжийг л үнэхээр сайжруулах хэрэгтэй юм. Үнэхээр сайн хөдөлмөрлөөд үнэхээр их бүтээгдэхүүн гаргаад ингээд баялаг бүтээгээд байж байгаа хүмүүсийг бол орлого ашиг нь бол нэмэгдэж байг. Тэн дээр бол хязгаар тавих хэрэг байхгүй юм шиг. Зүгээр харин тэнд бол нэг ялгууртай хандах юм өгөхлөөр одоо үндэсний нэг цөөхөн чадварлаг компаниуд гарч ирж байна л да. Тэнд бол тэр төрүүчийн хоёр одоо улсын тэр бичсэн дээр бол ер нь чадварлаг юм бүтээж чаддаг, баялаг бүтээж чаддаг тийм бизнесмен бол их цөөхөн байдаг юм шиг. Энэ бол маш цөөхөн шүү гэж. Бүх хүмүүс тийм чадвартай байж чаддаггүй гэж. Тэдэнд баяжгээ, орлого олгоо. Үнэхээр бүтээж байгаа учраас тэд нэр орлого олж байг. Тэгэхдээ тэрнийг бол анхаарах юм юу гэхээр бол нэг зам нь бол их орлого ашигт бол татварын хувь хэмжээ бол их байх гэсэн нэг зам байдаг гэж. Нөгөө тал нь юу гэхээр өнөө олдсон ашиг орлого нь шинээр ажлын бий болгох, шин төс хэрэгжүүлэх тийм юмд зориулаад байгаа бол тэрнийг хязгаарч болохгүй юм. Харин дэмжих ёстой гэсэн. Тийм бодлого баримтдаг юм шиг байна л л дээ. Ерөнхийдөө бол Монголын тал авах ёстой ашиг ер нь олж чадахгүй болох юм биш үү гэсэн тийм хардлага л яваад байгаа л да. Магадчгүй ер нь тийм болох шинжтэй юм шиг надад санагддаг. Энэ хөрөнгө оруулагчийн зүгээс хөрөнгө оруулалтын зардлыг нэмэн нөгөө талаараа бол өртгийг нэмэгдүүлэх маш их олон арга зам гэрэн доторч ус аримтлаар хийсэн шиг байгаа юм. Ингээ явсаар байгаад ер нь одоо бодиттой нэг орж ирэх юм нь юу гэхээр нөөц ашигласны төлбөрийн 5% тэрэл нэг бодтой орж ирэх байх. Цаад ашигын татвар ногдол ашиг хоёрын юм бол ер нь том баг болчихсон. Тийм бол нөхцөл бүрдчихэд байгаа юм шиг байгаа юм. Тэгээ яаж энэ асуудлаас гарах уу гэдгийг л их оновчтой зөв гаргамаар санагдаад байгаа юм. Тийм учраас би бол ямар санал одоо тавьдаг вэ гэхээр энэ нөхдөөч баймэлээ ярьсан.
борлуулалтынх нь тэр техник эдийн засгийн үндэслэл гэрээ хийж байх үеийн техник эдийн засгийн үндэслийн дагуу борлуулалтынх нь бүх орлогод нь нөгөө 3 татварын ногдох хэмжээ хэд байна вэ? Тэнийг нийлүүлж тогтоогоол тэгэл ерөөсөө одоо ганцхан юм л тохирч хэрэгтэй. Борлуулалтын орлогоос нь өнөө нийт ашигын 53% нь хэд байх систем тэнийг ногдуулаад тэгэл хувиа тогтоочих хэрэгтэй. Ингэчих юм бол хөрөнгө оруулалт хэд болох вэ? Ямар менежмент хийх вэ? Ашиг зардал яаж тооцох вэ гэсэн бүх юм тэр асуудал бол бүгдээр ялгаа болчих нь. Ерөөсөө л борлуулалтын орлого тэгээд тэрнээс өнөө 3-аар орж их ёстой орлогоо авчихдаг л ийм л юм байвал зүйтэй гэсэн миний ярьдаг санал ийм л байгаа. Энэ Лондонгийн очиж хэлэлцээ хийгээд нэг 50% нь зөвшөлтлөө гэсэн юуны 50% нь зөвшөлдсөн ч одоо ойлгогдоогүй. Одоо нэг 50% дээр нь яваа гэд одоо баг 2-3 сар боллоо. Болж байгаа ер нь аятайхан болох гэж байлгээд байгаа. Тэгээд энийг одоо гаднаас нь хараад бол зүгээр энэ ингэчихин тэгчихин гэд шууд хэлэхэд бол зүгээр миний хувьд бол их төвөгтэй. Зүгээр ер нь бол зүгээр цааштай бол ялангуяа газар доорх тэр хэсэг бол нэлээд ер нь тийм өтөмж муутай байдалд орох тал руугаа явж байна уу да. Тэгэхээр ингэх юм бол оюутлогын асуудал ерөөсөө тэгвэл оюу толгой гэдэг юм бол санахын хэрэггүй л болно л доо. Тэгэхээр энэ бол өчнөө жил ярьж хаад тэгээд одоо энийг ингээд эргээд бүтэлгүй болоод гадны хөрөнгө оруулагчид үргээд гараад одоо ингээд явчих юм бол их хүнд болно. Энэ бол их хүнд, манайд хүнд болно. Энэ манайд л хүнд болно. За яг хөө зүгээр эднэр бас нэг тороод байгаа нэг хэдэн зүйл байна л да. Ер нь одоо өчнөө жил яаж хаад өчнөө хөрөнгө оруулчихад тэгвэл тэдний ашиг сонирхол Монголын ашиг сонирхол хоёрын уулзуур хаана одоо огтлцох гээд байгаа нь бол мэддэхгүй байгаа юм. Тэгэхээр энэ дээр л одоо их ухаалаг бодлого явуулж ухаалаг яриа хэлцэл хийх хэрэгтэй л байх. Монголын төр ашигтын асуудлаа шийдэхдээ Монгол улсын үндсэн хуулинд заасан Монголын газрын хэвлэлийн баялаг арга түмний мэдэлд байна. Төрийн өмчөнд байна гэсэн энэ заалтыг үндэс болгоод эзний ёсоор хандж чадаагүй. Тэгээ сүүлийн үед ингээд гарч байгаа динамик акцийг харъя л да. Хөрөнгө оруулалтын хуулиар гадагшин зуулсан ашигын татварыг гэж жилд 200 сая доллараар хөнгө тавиад туучихлаа. Одоо дээрээс нь оюу толгойд араас нь алтны нөөцийн татвар төлбөрийг бууруулах 2 дахин бууруулах асуудал ярьж байна. Угаасаа нөөцийн төлбөрийн асуудал оюу толгойн гэрээнд болчмгүй муухай залжин тусгагдсан зүйл шүү дээ. Тэр үед 5% татвар төлдөг байсан. Гэтэл татвар төлбөр бага байна гэдэг 2009 оны намар их хурал ашигт нутгийн тухай хуулийн 47-гийн 4 гэж хавсралтаар дахиад 5% нэмэхээр гаргасан. Гэтэл гэрээгээ хийгээд батлахдаа их хурал 47-гийн 3-ыг мөрднө 5%-ыг мөрднө гэдэг байсан. Тэр үед Монголын хуулийг зөрчөөд нөөцийн төлбөрийг 2 дахин бууруулж мөрдөхөөр гэрээнд заасан. Гэтэл одоо дахиад тэрнийг 2 дахин бууруулах гэж байна. Энэс жилд 70 сая долларын алдагдал гарна. Монголчууд яагаад ингэж энэ оюу толгойн асуудлаар дандаа буулт хийж, дандаа хохирол хүлээж тэдний хөрөнгө оруулагчдын өмнө ингэж тусардах болов гэдэг асуудал ихэгзэгтэй санагдаад байгаа. Миний бодлоор энд анханаас ашиг сонирхлын зөрчил, шунлын бүх төрлийн нянгуудын цугас учраас ийм гэр явуулсан. Зөв хийяг бол энд саяхан гунгаад орж байгаа хэлдэг санал байна. Содомгоон хэлдэг санал байна. Айныг сонгож болох байсан. Оюу толгойн гэрээг зөв хийяг за та нар минь үр ашигтай сайн зөв олборлолт явуулаарай. Би дуулуурхайн хяналтаа тавина, нөөцийн ашиглалтын хяналт тавина, экологийн хяналт тавина. Тэгээд бус юм байна. Тэгээ бид нар татвар авъя нэгд. Хоёрт нь Монгол улс танай баяжмлыг чинь бид нар хайлуулахыг өснөр хэлье. Дэсвэлдүүрээ байгуулъя. Гээд тавьсан бол Монгол өрөмдөж орохгүй, ямар ч асуудал гарахгүй, татварынхаа хуулийг өөрчлөх шаардлага байхгүй. За 5-7% бол энэ ч одоо гадагшаа нэг шиг
одоо гадаадын хөрөнгө оруулалтыг оролцуулна гэдэл баахан ярьж тэгээд нээх бахан олон компаниудаас санал аваад тэгээд шийдэж чадаагүй хайж хад байж байгаа шүү дээ. Би бол энд хоёр хөршийг тэгээд нэг 3 дахь одоо худалдан авахч сонирхолтой нэг улсын энэ 3 улсын бол компанийг 5 толгойтой бол хөрөнгө оруулахын зөвшөөрөх хэрэгтэй юм гэж. Бүр тодорхой би ямар талдаа хэлдэг гэхээр бол Орос, Хятад, Япон гэсэн 3 улсад жишээлхэд тэр нь Япон байх уу өөр байх уу тийм. Ямар ч байсан Орос, Хятад хоёр бол байна. Тэгээ 3 дахь нь тус үрд нь 16%-аар хөрөнгө оруулж оролцох тийм л асуудлыг шийдэх хэрэгтэй. Ингэдгийн учир энэ бол нийт дүнгээр бол 48% болно. 52% нь бол Монголынхаа компанид одоо байна вэ? Менежменттэй эрх мэдлийн тэндээ аваад үлд 52%. За ингэхэд яах юм бэхээр нэгэнт Орос, Хятад хоёр тодорхой хувиар адилхан 16%-аар оролцож байгаа учраас өөрийнхөө нутгаар тээвэрлэлтийн асуудал дээр тэр компанийн сонирхол байж таарна. Борлуулалтын үнэн нь ямар шүү байх уу гэдэг дээр бас тэдэн чинь сонирхоно. Зардал ямар байх вэ? Тээврийн тариф ямар байх вэ гэд энэ бүх юм дээр бол нэгэнт өөрөө хувь оролцож байгаа учраас бол энэ хамтарсан энэ компанийн одоо ашигтай байхын төлөө сонирхол гарч ирнэ. Энэ юмыг л шийдэх хэрэгтэй юм. Одоо энийг маш их удаж байна. Ер нь энэ дээр ажиллаж байгаа ч юм уу мэдээхгүй болчиход байгаа. Орос, Хятад хоёртой л одоо энэ 5 толгой дээр цуг явахгүй бол яагаад альнаас нь ч аль нэгтэй нь илүү хувиар яваад бол явахгүй юм билээ. Тэгэхээр зүгээр манайх чинь нэг тогтоож үтсэн шүү дээ. Нэг Оросд Япон, Орос хоёр нийлээ тэгээд Америкийн Пибод ялчүүлээ нэг бас нэг 18% хэдэн хувь арчүүлээ. Тэгээд тэр нь бүүн шүүмжилд ороод ингээд зүгээр ер нь тэр хувилбарыг бол бас нэлээд зөв талаас нь тэгээд улс орнуудтайгаа зөв зохицсон хамтрагч нараа арай цөөлөд харьцсан бол өдий 5 толгой бас арай өөр байдалд орцсон байж магадгүй юм. Тэр бас зүгээр тэнийг бол зүгээр л сөрөг талаас нь ярьсаар угаад ингээд л улс төржүүлж угаад өнгөрсөлдөө. Тэрэн дээр дэвсгэрлээд одоо саяын содон даргын хэлдэг ер нь олон 3-аас дээш одоо орон бол орох хэрэгцээгүй юм шиг байгаа юм. Орос, Хятад хоёр бол гарцаагүй. Орос, Хятад хоёр байхдаа яг ижил хуваар л одоо орохоос биш өөр аргагүй. Энд нь аль нэг хувийн илүү л болох юм бол энд цаана одоо асуудал үсээд тэгээд нэг одоо сонирхогч орныг оруулж ил энийг явуулах асуудал болвол арай дөхөн байх болоо даа л гэж одоо бодож байна. 5 толгойгоо манай эрх мэдэлтнүүд өөртөө байгаа мэдээллийг ашиглаж хэд хувааж өмчилж аваад хувьд аваад тэгээ сүүлдээ төрн хэдэн одоо бизнесмэнүүдтэйгээ баахан хэрүүл хийж нөгөөдгөө булаацалдаад сүүлд нөгөөдүүл нь очиж нөгөө Эрдэнэс 5 толгой энержи ресурс хоёр нь хоорондоо өрсөлдөж одоо харалт нэг нь засмал замаар нүүрсээд байж байна. Нэг нь хар шорон замаар дээж байна. Нэг нь төмөр зам барина гэд нөгөөт нь барихгүй. Нэг нь зах зээл дээр гарсан нөгөөх нь гарч чадахгүй байх. Гэх мэт ийм асуудал. 5 толгойн асуудлыг дэд үтсийн талаас нь, нийгмийн асуудлаас нь, технологийн талаас нь авч үзэх юм бол нэг л уурхай байх хэрэгтэй. Гэтэл тэгээ өөрснөө нэг бодлуулаад хийсэн. Тэгээ энэ хоёр толгойн асуудал чинь сүүлдээ баахан хуурамч найдвар төрүүлээд бэлэн мөнгө тараагаад, хуйцаа тараагаад тэгээд ард түмэн төр хоёрын хооронд бас ангад үүсгээд тайчихлаа шүү дээ. Тэгээд ийм байдлаар цаашдаа явж болохгүй гэдгийг эрхвш сургамж аваа байлгүй дээ гэж бодох юм. Гэтэл манайхны энэ их хурал дээр одоо болж байгаа үйл явдлыг харахад бас хуучнараа харагдаад байх юм байна шүү дээ. За баярлалаа. Тэгэхээр нэвтрүүлгийнхаа сүүлийн асуултыг та горотой тавья. Тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс том төрөөс ухаалаг төрлөө шилжүүлсэн энэ уриалгыг гаргаад тодорхой ажлууд бол хийгдээ явж байна. Тэгэхээр энэ талаар та гурван байр суурь ямар төрөө бас товчхон яриад өнгөрсөн тийм ээ. За түүнчлэн Монгол улсын гадаад харилцаа өнөөдөр ер нь та гурван нүдээр хэр харагдаж байна? Ухаалаг төр гэдгийг бол би ерөөсөө нэг талаас бол төр иргэн хоёрын харилцаа их ухаалаг байх. Тэрэнд төрийн зүгээс их анхааралтай хандах. Ялангуяа төрийн бүх шатны албат
шалтууд бол одоо ухаалаг байх гэдгийг бид түрүү хэлсэн л дээ. Тэгэхээр бол ер нь бизнесийг дэмжих тийм ухаан болвол төрийн зүгээс гарах хэрэгтэй байна. Энэ бол өнөө ухаалаг төрийн чинь бас л нэг анхаарах юм гэж би тэгж бичсэн байгаа шүү дээ. За хоёр дахь нь гадаад харилцаа яриад гадаад харилцааны хувьд бол би бол зүгээр бизнесүүдтэй харьцахын хувьд бол айхтар болгоомжлох ёстой юм байгаа. Түрүү Бямсран бас зогсхон дурдаад өнгөрлөө. Ер нь бол манайд энэ гадаадын хөрөнгө оруулалтыг их шүтэж байгаа энэ үед үнэхээр тэр өнөө эдийн засгийн алуурчид чинь ороод ирж магадгүй шүү. Айгүй бол зарим нь хөлөө тавьсан ч байж магадгүй гэдгийг айхтар анхаармаар юм шиг байгаа юм. Тэгээд ерөнхийлөгч бол хэлсэн байгаа шүү дээ. Манай сайд нар энэ гадаадынхантай хийж байгаа бизнесийн гэрээн дээр өөрснөө оролцоод дахиад байдаг чинь буруу шүү. Мэргэжлийн хуулийн болоод эдийн засгийн болоод бус талын одоо бэлтгэгдсэн тийм хүмүүсээ тавьж хэлцээргээрээ хийж байгаа ч энэ чухал шүү гэж хэлсэн байна л да. Энийг бол би одоо маш их зүйтэй байх. Ер нь бол эдийн засгийн алуурчид чинь өөрснөө би алуурчин гэдээ орж ирэхгүй шүү дээ. Том төрөөс ухаалаг төр гэдэг их ярьж байна л да. Тал талаас нь олон янзаар зүгээр. Ер нь бол энэ яригдж байсан зүйл тэнийг л одоо бас дахин сануулсал хэрэг ерөнхийлөгч. Зүгээр ер нь бол төр ард түмний холбоог л одоо жинхэнэ утгаар нь ойрхон болгоё. Төрөөс одоо даргын байр сууриас биш ард түмэнд одоо жинхэнэ үйлчлэгчийн байр сууриас хандаж ард түмэндээ одоо ойртъя. Тэгэхгүй бол энэ төрөөс явуулж байгаа бодлого чинь ард түмний санаа сэтгэлд нийцэхгүй, ард түмний бодож байгаа юмыг төрийн бодлогож одоо тодорхойлж чадахгүй байна л гэсэл ерөнхий одоо агуулга юм. Бид бол энэ хугацаанд жаахан хоёр хөрчтэйгээ бас жаахан тэр тэнцвэртэй адил тэгш бодлого явуулах дээр бас жаахан дутуу анхаарсан, дутуу үнэлсэн тал бий байх. Энийг бол одоо бид ямагт бодож явахгүй бол бид Бекерийн хэлснээр хайшааж гарахгүй л тэр хил дээгүүрэл давдаг бол шүү гэдгээл бодож явах хэрэгтэй. Эдийн засгийн харилцааны хувьд бол мэдээж одоо эдийн засгийн аюулгүй байдлаа л мэдээж одоо гадаад орнуудтай эдийн засаг чөлөөтэй хөрөнгө оруулалтыг аль болохоор дэмж. Тэгвэл манайх шиг одоо салан задгай замбраа муутай ийм оронд бол бас дагаад юу ч орж ирэхийг үгүйсэх арга байхгүй учраас эдийн засгийн аюулгүй байдал гэдэг юмаа бол давхар айхтар бодож байхгүй л болохгүй л гэдгийг хэлэх байна. Ухаалаг төрөө гэдээ яриад ихтэй зэрэг нэг хажууд нь заавал нэг асуулт дагаад байдаг. Одоогийн төр маань юу вэ гэж. Тэгэхээр ухаалаг төр гэдгийг хэрвээ зөв тунгааж явуулгад би чинь 20 жил дараачдын замнаад ингээ 90 цент хүрлээ. Одоо өснөө наан цаанаа бодож явах нэг чадвар тэнхээтэй боллоо гэсэн бас утга талаас нь бодох юм бол одоогийн төрийг нэг бас өөч хуудаа гэмгүүгээр бас ойлгож болох. Гэхдээ одоогийн төрийг бас өөлөх юм их байна. Миний бодоход ухаалаг төр гэдэг нь хамгийн нэгдүгээр асуудал нь төр өөрөө холж бодлоготой ухаалаг бодлоготой байх хэрэгтэй. Бидэнд өнөөдөр хамгийн гол өгүүлэгж байгаа зүйл энэ. Төр улс орны одоо амьдралын төв юм да, зохицуулалтын төв. Гэтэл нөгөө зохицуулалтын төв маань өөрөө яаж зохицуулахаа мэдэхгүй бол тэгээд хэцүүдэн шүү дээ. Энийг бид нэр сүүлийн одоо 5 жилд 2 удаагийн хямрал тохиолдлоо. Энээс харж болох юм. 2006 онд Монголын эдийн засаг тэнцвэржээд ирэнгүүт ихүүтэй байгуулалтыг зарлаад барилгын материалын хомсдолуусгаад төмөр замын ачаалын хомсдолуусгаад ингээд өөснөө дотроо хямрал үйлдвэрлэж эхэлсэн. Сая баахан бид мөнгө тарааж байгаад мөнгөний нийлүүлэлт хийсээр байгаад төгөргөх ханшааг унгаад бас хямрал үйлдвэрлэв. Энэ талаас бодоход бол төрийн бодлого талдаа бол ухаалаг холж бодлоготой байх энд маш их юм хийх хэрэгтэй болно. Монголын одоогийн нөхцөлд их өвөрмөц байдал бүрдээд байгаа. 90 оноос өмнө Зөвлөлт холбоот улсад Монголын гадаад худалдааны эргэлтэнд 85% эзэлдэг байсан. Зээл тусламжийг нь ургуулад дутах юм бол бүр даваад гарч чаддаг. Тэр чинь манай гадаад худалдааны эргэлтэн экспортоос 130% илүү зээл
тусламж авдаг байсан чинь. Гэтэл одоогийн байдлаар Орос улс Монголын экспортод 1.3% эзэлж байна. Экспорт нь 1.3%. Тэгээд ингээд харахад бол ер нь хойшоогоо эдийн засгийн эргэлт зогсож байна уу да гэсэн. Гэтэл хойнд нь $1 бэлэн барьж очиж шатхан авдаг нэг иймэрхүү байдалтай байгаа шүү дээ. 2009 онд Оросын ерөнхийлөгч ирэхэд манай ерөнхийлөгч нь асуудал тавьсан. Тэгээд нэгэд олигтой шийдэлд хүрсэнгүй л дээ. Яг урд талтайгаа бид нэр ингээд харилцаа өргөжж байна. Зөвхөн энэ хоёр хөршийнхөө хувьд аваад үзэх юм бол бид чинь нэг заримдаа ярьдаг л да хоёр их хөршийн дунд хязгаарлагдсан далайд гарцгүй бэрхшээлтэй орно гэж. Миний бодоход энэ буруу ойлголт. Бид дэлхийн хязгааргүй том хоёр зах зээлийн дунд байгаа орон. Хүн амын тоогоор хятад дэлхийд нэгд орно. Газар нутгаар Орос нэгд орно. Эдийн засгийн хүч чадлаас сайтай. Тэгэхээр хэрвээ эдийн засгийн хөгжлөө зөв төлөвлөө зах зээл дээр нь гарч чадах юм бол бид чинь ёстой нөгөө өөхөн дунд байгаа бөөр өндгөн дунд байгаа шар шиг ийм улс дэлхий дээр ховор. Тэгээ хоёулаа Монголыг битүү хүрээсэн болохоор бидэнд сэрэг дайны зардал гэдэг ч юм уу эрдэмгэн аюул зандлын асуудал өнөөдөр санаа зовоод байх юм байхгүй шүү дээ. Тэр гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орнуудтайгаа харилцаагаа өргөт гэж зохицуултаа сайжруулж ингэж хамтарч ажиллах бодлого явуулмаар юм шиг байна. Энэ бол манай гадаад харилцаанд үгүйлэгдээд байгаа. Тэгээ ийм чиглэлээр олон талыг харж бас ажилд бол зүгээрсэндээ гэхдээ Монголын нэр хүнд дэлхий дээр өсөж байна. Би чинь хаанч явсан одоо нүүр бардам арчсан Монгол улсын иргэд гэж хэлдэг боллоо. Энэгээрээ бахарах ёстой байх. Тэгээд энэ чиглэлээр түрмаа цаашдаа бодох юм их л байх л та гэж бодох юм. За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч студид маань зочноор оролцож бидний асуултанд нээлттэй хариулсан та гуравтаа баярлалаа. Тэгэхээр үзэгч та бүхэнд Mongolian Economy сэтгүүлийн дэргэдэх Economy TV студиэс хүргэдэг тэл сэтгүүл энд хүрээд өндөрлөж байна. За бид та бүхэнтэй өнөөдөр Монгол Улсын эдийн засаг болоод Монгол Улсын хөгжлийн талаар за цаашлаад уул уурхай гэсэн юм олон сэдвээр нээлттэй ярилцаж гурван эрхмийг уулзсан. Олон асуудлын өнцгийг бас үзэгчд маань энэ гурван хүний ярианаас олж харсан болов уу гэж бодож байна. За дараагийн дугаар хүртлээр түр баяртай.